Би ган хуйгийг бол бүр хүүхэд байхыг мэдх юм аа. Жохоо хүүхэд байхад нь ээж аав бид нар нь гэр бүлээрээ үерхдэг гэр бүлийн найзууд байсан. Тэгээд их жоохон ааваасаа үлдсэнтэй. Тэгээд ааваасаа хойш ээж нь хүүхдүүдээ их сайхан өсгөж, сайхан боловсрол олгож, их сайн хүмүүс болгосон. Би Дагмат Уламдаа баяр хүргэе. Тэгээд ган хуйг бол одоо 90 цент хүрсэн дүүнэрээ авч яваа, ижигээ авч яваа, их сайн хүү, сайхан одоо гэрийн эзэн өрх толгойлогч гэж би боддгоо. Хувь хүний хувьд бол хүмүүжил сайтай, боловсрол өндөртэй, чадвар сайтай, мэргэжлийнхээ хувьд ч, хүний хувьд ч ер нь манай тэргүүний залуучуудын нэг гэж би боддог. Одоо улс орноо залуучууд маань аваад явах 90 цент хүрсэн ийм л одоо залуучуудын нэг гэж би ган хуйгийг бодож үнэлж идэх юм аа. Би мэргэжлийн хувьд бол асар их өндөр ур чадвартай жинхэнэ санхүү эдийн засгийн мэргэжлийн хүн л гэж боддог доо. Энэ хүний одоо толгойж ажиллаж байсан Хас банкыг одоо хүн бүхэн мэдж байгаа. Хас банк бол Монгол улсын хэмжээнд тэргүүлж байгаа банкны нэг болж чадсан. Банк санхүүгийн салбарт бол их олон сайн одоо үр дүнтэй ажлыг хийж чадсан гэж боддог. Тийм ч учраас сангийн яамны дэд сайдаар томилогдож ажилласан. Энэ ажиллах хугацаанд бас муугүй ажиллажээ гэж би дотроо үнэлж хийсэн ажиллаар нь бахархаж байдаг. Нэр дэвшсэнд нь баяртай байна. Үнэхээр одоо төрийг аваад явах 90 цент хүрсэн ийм одоо сайхан ир болжээ. Тэгээд амжилт хүсье. Захын мушгаад сууж бай. Тэгээд сонгогчд маань ган хуйгийн төлөө саналаа өгөх байхаа гэж итгэж найдаж байна. Ийм хүмүүст саналаа өгвөл одоо сонгогчд маань алдахгүй байхаа гэж